Америкийн нэгдсэн улсын мэргэжлийн нэгтлэн модгчийн зэрэг буюу CPA зэргийг Америкийн нэгдсэн улсын нэгтлэн мод бүртгэлийн үндэсний ассоциацаас олгодог. Энэхүү зэргийг авснаар санхүү нэгтлэн мод бүртгэлийн мэргэжилтэй хүмүүс өөрийнхөө зах зээл дээр эзлэх байр суурийг нэг шатаар ахиулдаг гэж хэлж болно. New York Times сэтгүүлээс гаргадаг хамгийн хэрэгцээтэй 10 зэргийн жагсаалтыг сүүлийн 5 жил CPA, CFA, MBA гэх зэргүүд хэрэгжүүлж байгаа. За энээс үүсгэх CPA зэрэг маань өндөр хэрэгцээтэй нэр хүндтэй зэрэг юм аа. CPA шалгалтыг өгөх хүсэгчдэд 4 үндсэн шалгуурыг тавьдаг байгаа. Эдгээрийг ерөнхийд нь 4E гэж нэрлэдэг. Эхнийх нь education буюу боловсрол. Тухайн хүнээс тодорхой тооны кредит цагийн хичээлийг авсан байхыг шаарддаг. Хоёрдугаарх нь exam буюу шалгалт, мэргэжлийн 4 шалгалтыг давсан байх хэрэгтэй. Гуравдугаарт нь experience буюу туршлага. CPA зэрэгтэй хүний шууд удирдлагын доор ажилласан байх хэрэгтэй байдаг. Дөрөвдүгээрт нь ethics буюу ёс зүй. Тухайн хүн маань ёс зүйн дүрмийг судалж мэдсэн байх бас шаардлагатай байдаг. За эдгээр 4 шалгууруудыг давснараа CPA лиценз буюу CPA-ийн бүрэн эрхийг авдаг. За энэ дотроос би та бүхэндээ шалгалтыг онцолж энийг дэлгэрэнгүй мэдээлэх болно. CPA-ийн шалгалт нь 4 үндсэн мэргэжлийн шалгалтаас бүрддэг байгаа. Нэгдүгээрт нь санхүү бүртгэл ба тайлагнал, хоёрдугаарт нь хууль, гуравдугаарт нь аудит, дөрөвдүгээрт нь бизнес эдийн засгийн орчин. Эдгээр 4 шалгалт маань компьютерт суурилсан 3-аас 4 цагийн шалгалтууд байгаа. Бүгд англи хэл дээр. Эдгээр шалгалтуудыг та 75 буюу түүнээс дээш оноотойгоор авах боломжтой. Миний хувьд санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэгтлэн мод бүртгэлийн мэргэжлэр төгссөн. Тэгээд Америкийн нэгдсэн улсад мастер хамгаалж авах явцдаа бас нэгтлэнгийн хичээлүүдийг авсан. Тэгээд энэ хичээлүүдийг үзэж явах явцад ер нь магистр хамгаалахад миний санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцсан мэдлэг маань маш их хэрэг болж исэн. Тэгээд нэгтлэнгийн багш маань надад санал тавьсан л да чи энэ CPA-ийн шалгалтыг нэг өгөөд үзээч. Чи сонирхож гин үү гэд. Тэгээд тухайн үед бол ямар ч мэдээлэл мэдлэг байгаагүй энэ шалгалтын талаар. Тэгээд интернетээс маш их судалгаа хийсэн. Ямар сургалтын материалаар бэлдүүл зүгээрийн, ямар ном ашиглавал зүгээрийн гэдэг. Тэгээ маш олон төрлийн ном байдаг. Маш олон төрлийн видеоч байдаг. Тэгээ энэ дундаас харьцуулж үзээд Becker CPA-ийн сургалт хамгийн боломжтой сайн сургалт юм байна гэдэг дүгнэлтэн түрээд энийг сонгосон байгаа. За энэ нь болохоор бас маш зөв сонголт байсан гэж би хувьдаа боддог. Ягаад гэвэл би CPA-ийн 4 шалгалтыг 8 сарын дотор бүгдийг нь 80%-аас дээш дүнтэйгээр давсан. За энэ нь эргүүлээд энэ сургалтын материалын маань чанарыг бас илтгэж байгаа. Тэгээд сайхан мэдээ гэвэл Монголд байгаа та бүхэн маань мөн энэ Америкийн нэгдсэн улсын CPA болохыг хүсэж байгаа залуус маань энэ Becker CPA-ийн сургалтыг Монголдоо тэгээд маш мэргэжсэн багш нараар танхимын сургалтаар хүлээн авах боломж нэгдэж байгаа юм байна. Олон улсын мэргэжлийн боловсролын төв Актем гэдэг байгууллага буюу манай Баярмаа огш энэ Becker CPA-ийн сургалтыг албан ёсны эрхтэйгээр явуулж байгаа. Тэгээд Баярмаа огштаас талархлаа илэрхийлмээр байна. Манай Баярмаа огш бол ACCA-ийн сургалтыг мөн санхүү эдийн засгийн дээд сургуультай хамтран Монголд оруулж ирсэн ийм туршлагатай. Мөн энэ хүнийг би маш олон жилийн өмнөөс мэдэх учраас хийж байгаа үйл нь залуус бидэнд дандаа үр өгөөж өгдөг учраас энэ видеонд онцлмоор байна. За мөн та бүхэн Америкийн нэгдсэн улсын CPA болох хүсэлтэй байгаа бол GATE буюу олон улсын мэргэжлийн боловсролын төвд хандаарай.